Hey, what's up, Kairos? Welcome back, guys. Тэгээд өнөөдөр нэлээд олон дуу цацгдсан нэлээд гоё өдөр байна. Тэгээд энэ олон дуунаас би хамгийн эхлээд Гинжин, Jay Isaac, YZ гэсэн артистуудын хамтарсан On Me гэдэг дуун дээр реакшн болон ревю хийхэд бэлэн болсон байна. Тэгээд ер нь бол дууг би тэсгүй өглөө 1-2 удаа сонсцсон. Тэгээд илүү ревю талдаа та нартай гоё ярилцаад явъя гэж бодож байна. Damn. За. Тэгээд хэдүүлээ яна оролцсон баг бүрэлдэхүүнээс нэхлээд гоё ярилцаад явбал зүгээр болов уу гэж бодож байна. Би угаасаа ярьдаг байгаа. Тэрийг нь хамгийн сонирхолтой үед гоё санагдаж байгаа зүйл Лилтөгийн продюсераар ажилласан хамгийн гоё санагдаж байгаа бас нэг л тийм бахархаж байгаа юм шиг тийм байгаа. Тэгээд цогтоод хийж гэсэн энэ залууг энэ ахгүй бас зарим мэдэх зарим нь мэдэхгүй байх. Ер нь бол Гинжингийн тоос зүү зоос гэсэн цомгийн бүх саунд дээр нь суусан. Би буруу санааг бол би продакшны саунд инженер ахгүй байгаа. Тэгээд бас ер нь сүүл гарч байгаа бүх дуунуудын саунд инженер дээр нь сууж байгаа нэлээд чадварлаг бөгөөд туршлагатай ахгүй байгаа. Тэгээд бас микс мастер дээр суусан байна. Тэгээд Jay Isaac гэдэг энэ артист нь бас өөрөө микс мастеринга хийд юм байна. Тэгээд энэ Monad гэдэг энэ эйженси Монгол эйженси юм байна лээ. Одоо Нүмэд гэдэг үгийг буцаасан баг та. Тэгээд Гинжин болон Wonderboy-гийн цомгийн одоо дижитал төлбөрийг борлуулах одоо бусад Spotify ч юм өөр платформууд дээр тавихад одоо холбож өгж байгаа эйженси гэх юм уу те. Тэгж тайлбарлах нь зөв байх. Энэ бас байгууллага хамтарч ажилласан байна. Тэгээд мэдээж special thanks гэдэг Тайваны аддаас байна. Тэгээд гэсэн хүмүүс байна. Тэгээд дууны үг. Тэгээд #onme_ginjin. За окей. Эхлэхэд бэлэн боллоо. Окей. Тийм. Fuck them гэж суугаар цэгцэн. Бас нэлээд том сууг байгаа. Сая гаруй юу та. Клип бол янз байлээ. Гоё байлээ. Бүгд гоё байлээ. Damn, яра, Лилтөгийн продюсер. 他们从来不相信亚洲人做得到，黄色皮肤缔造皇贵的骄傲，他们永远只能围着我在绕，因为我的音乐像是他们的轨道。What you know about them? Money, power, respect. Trapping in the city， 陷进城市太。Найз бол баслаа. Адтаасаар ивент тэтгүүлсэн гэсэн шиг уцалсан байгаа зү. Тэгээд та нар анзаарснаа Gold Чингис ах тэр дээр байна. Слайд өнгөрий та те. Free mind 们扬笔缔造传奇，永远不追。Fuck boy, you better stay back. Land at Chica, you better stay back. And I never give a fuck. I rap 2 chains and roll it. Double cut 装满 coding。4年之后我站在顶端代表。压力微信。How they really hate on me when I'm swerving on them. How they really hate on me when my bitch is curving on them. Damn, I'm about to drugs again. Damn, my body drugs again. Damn, my body drugs again. Яа, энэний автотune яг future юу юм уу? Young Thug гэдэг шиг сонсогдсон надад анх. Тэгээд нэлээд тийм наалтсан одоо хоолойтой юм автотууныг бүр ингээд шахаж өгсөн. Яг гоё л доо. Гэхдээ ер нь яг ингээд үг нь байхгүй байсан бол иймэрхүү автотуунтэй хитрхи ингээд автотуунаар зоцсон юм. Үг нь ингээд тавиагүй байсан бол үгийн кайч гэхэд нэлээд хэцүү санагддаг. Ер нь future мөчрийн дууг ингээд сонсоо ойлгохгүй шүү дээ. Энд дээр би амар гоё баяртай байгаа. Монгол хүн байна да гэдэг шиг те. Яг гоё монголоор мэдлээ. Тэгээд яг бадаг руугаа орж байгаа амар гоё санагдсан. Mr. 5000 snowman in the streets. Movie star, I'm alright. Энэ амар гоё флоу байгаа. Бас би ерөөсө Гинжигээс анх удаа яг энэ флоуийг сонссоо. Movie star тэгээд нэг юм
наалдуулж цаашаага сүүлийн үгтэйгээ ингээд наалдуулж одоо бас ингэ төгсгөлийн үгнүүд дээрээ ингээд нэг юу гэх наалдуулж ингээд үгээ хэлж байгаа нас сонирхолтой сонсогч. My own scripts. I'm independent, I don't need no Russell Simmons. Russell Simmons гэдэг нь нэрээ би саяхан мэдж авсан л да юу юм бэ лээ. Хипхопыг үүсгэн байгуулагчдын бас нэлээд том төлөөлөгчдийн нэг юм бэ лээ. Одоо Нью-Йоркийн Def Jam билүү тийм рекордсын эзэн 300 гаруй сая доллартай нэлээд том нөхөр байлаа. Гөгшин бой байлаа. Тэгээд энэ хүн одоо нэлээд том продюсертэй. Тэгээд одоо Jay-Z, Kanye, Frank Ocean, одоо юу A$AP гэдэг том артистууд очиж хоолоонд ордог, том артистууд тэндээс төрсэн нэлээд том нөхөр юм байлаа Russell Simmons. Би саяхан нэг Netflix дээр Hip Hop Evolution гэсэн цуврал кино гарсан байсан байхгүй 4 сизонтэй. Тэрний Foundation гэдэг хамгийн ихний анги дээр нь гарсан. Гарахаар нь мэдэж авсан. Тэгээд энэ бас энийг дурдж өгч байгаа нь бас сонирхолтой санагдсан. Бас Лилтогийн байхад Russell Simmons-аар бас ягт те хэрэггүй баха. All of this diamonds don't dance on me. Kitchen don't connect, I'm flicking the wrist. We shoot it, we bustin', don't get up our fist. Me and my chica, we're rapping the east. We chillin', we choppin', we sippin' the syrup. We cookin', we choppin', we flippin' the burst. We smoking on loud, we smoking on purpose. Shit on your shit on your shit on your hurt. Dutch son, that's my people. Be flying anywhere they like an eagle. I fuck bitch. Яа, та нар энэ дэр юу гэж бодсон бэ? Сэтгэлээ дараа олцаарай. Яг уу цаач найзахантай да бүгд тэр мэдчихэж байгаа. Гэхдээ энэ арай л savage. Гэтэ яг хөө зүгээр хөнгөнөөр бодоход бол зүгээр яг ингэж хэлж байгааг нь ойлгох найз охиноо олцсон байгаа гэдэг нь амар гоё байгаа байхгүй юу. Гэтэ ингэж үйлдэлээр хийж болохгүй шүү. Гинжээ мэдчихээс тэ. Алуул нь штэ. За. Дахиад эхлүүлцээ би яг 2 дугаар flow солигдоос нь бас нэлээд дуртай болчихсон. Dutch son, that's my people. Be flying anywhere they like an eagle. I fuck bitch like I'm single. I speak weapons, that's my lingo. I'm just young Mongolian trap nigga with $1 million dream. Үу. Би энэ flow-д бүр үнэхээр хайртай төхөө. Би яг энийг бүр үнэхээр хэлмээр санагдав. Яг энэ юм тасалдсан flow-тэй ингээд үгээ хэлээд таслаад энэ тэгээд амар гоё өөртөө зөгтөг. Тэгээд Letter to MC дээр нэг Full of Dreams гэдэг энэ дээр болохоор юу гэлээ $1 million dreams гэж байгаа. Энэ тэ яг toast to Zos. That's what I'm saying baby гэдэг шиг бас өөрийнхөө нэв төвшөнд аваачиж байгаа. Тэгээд ер нь энэ flow-ын талаар би гинжингийн toast to Zos гэсэн цомог дээр ревюн дээр өөрийнхөө сэтгэлийг илүү дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Та нар бас сонирхож байвал би бичлэгний төгсгөлд хэсэг дээр нь оруулчихсан. Тэгээд дамжиж байгаа сонирхоод үзээрэй. За ер нь бол би энэ flow-нд үнэхээр хайртай. It's my people be flying anywhere they like an eagle. I fuck bitch like I'm single. I speak weapons, that's my lingo. I'm just young Mongolian trap nigga with $1 million dream. I'm falling on the sucker, so I'm above the rim. How they really hate on me when I'm swerving on them. How they really hate on me when my bitch is curving on them. Damn, I'm about to drugs again. Damn, I'm about to drugs again. Damn, I'm about Damn. Энэ зүгээр урлагийн бүтээл биш байсан нэ. to drugs again. Нэг сонсоор нэг юмэр санагдав. Ингэж юмэр санагдав. But I don't love it. Popping all these drugs, but I'm still thugging. Damn. Damn. Надад таалагдсан. Би яагаад лайк дараагүй юм бол? Бас яагаад subscribe хийгээгүй юм бол? Надад үнэхээр таалагдсан. Та нар бас энэ дуун дээр ямар бодолтой байна? Комент хэсэгт бичээрэй. Тэгээ ер нь бол 3 артист гурлаа үнэхээр гоё байгаа. Тэгээд especially Гинжин маань яачсан яг угаасаа шударгаар хэлэхэд угаасаа нөгөө хоёроосоо level илүү харагдаж гэн үгч тэр punchline тэр flow солилт ер нь юу стил имиж бүх юмараа ер нь илүү харагдаж гэн. Тэгээд ер нь бол гоё тийм матч болсон байна. Аль талтай сонсогчдоо солилцох гэдэг юм уу те. Одоо 50 талдаа илүү их
сонсогчдыг гинжин Тайваны сонсогчдод одоо гинжин сонирхож үзээд одоо монголчууд гэхэд одоо энэ Jay Isaac тэр YZX артистуудыг сонирхоод ингээд бас харилцсан бас гоё тийм аль аль ашигтай гоё дуу project болсон байна. Тэгээд маш олон хүмүүс хамтарч ажилласан гоё болсон байна. Тэгээд бүгднгээр нь бахархаж байна. Тэгээд тийм байна. Та нар бас юу гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгнүүд ер нь ойр ойрхон орох баха хэд хэдэн дуунууд цацагдсан байлаа. Тэгээ ойрхон байж байгаарай. Тэгээ бай.